Сайн байцгаана уу? Сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манайд нэлээдгүй удаан хугацаанд орж байгаа Жамингийн гал зохиолчийн Буурал аавын асуулт туужийн 8 дугаар бүлгийг энэ удаа та бүхэндээ хүргэх болно. Хүн төрлөختний түүхэнд болсон хамгийн их цус асгаруулсан түүвийн сүйтгэгч энэ дайны галд 50 сая гаруй хүний амь үрэгдсэн юм. Түүнээс 27 сая нь тулдааны талбарт эцэлжээ. Энэ дайнд 61 улс буюу дэлхийн бөмбөрцгийн хүн амын 80% нь оролцжээ. Нацистийн түрэмгийлэгчид зөвлөлтийн олон зуун хот 70,000 гаруй тосгон, сууринг, үнсэн товрог болгож 25 сая хүнийг орон сууцгүй болгон олон 10,000 аж үйлдвэрийн газрыг устгасан юм. Манай голынхан их баггүй голын захын ширэг дээр цуглаж, гоё өгч өдий төдий тоо баримт дурдан их олон зүйл ярив. Ойлгоогүй асуумаар юм байна уу гэж түүнийг хэлэхэд Буурал аав сандайлж байсан яажгийн арган хихтнуулан хэсэг холигсноо хоолойгоо намтай нарахгүй засаж тэр Герман гэдэг нь өдөж хатгаагүй бол дайн гарахгүй байснаа да. Хүү минь чи дахин өндийхгүйгээр ид бад хийсэн гэж байна. Одоохондоо босоо ороолонгууд дийлдэж, туйлдж байвч үраач нар нь өндийгөөд ирэхийг хэн байг гэхв? Тэгэхлээр манай зөвлөлтийн тал үүнийг эрх биш мэдэж тэр гайнуудыг бүр юутай хүйтэн хүүс тэмтэрчгэж болдоггүй юм болов гэхэд гоё их ч инээж пансан алчуураараа нүрээ сэвэн байж ингэж хэллээ. Өөгөн гой минь дээ. Би сая хэллээ шүү дээ. Дайн бол хөрөнгөтний бурангүй итгээдүүдээс бусдыг эзлэн болчлох зорилгоор гаргаж байгаа хорт үзэгдэл. Харин ард түмэнд буруу байхгүй болохоор тэгж хүйс тэмтэрч огт таарахгүй. Манай нийгэм журмын ёс бол хүнлэнг инэрэнгүй юм. Дахиад хэн ч юм асууж намайг баярлуулсангүй. Түүний хэлсэн тоо баримт миний математик сэтгэлгээний хитрхи хязгаарлагдмал байснаас болоод надад төдий л их сэтгэл төрүүлээгүй. Үнэхээр галав юулж гамшиг тарсан аимшигт юм болсныг манай гаргийн амьдралыг төгөлдөржүүлэн сайжруулах гол нөхцөл нь найрамдалтай зэрэгцэн орших явдал юм гэдгийг түүхэн урт хугацааны турш хүмүүсийн амьдрал тэмцлийн утга санаа их дэлхий гэсэн ганц ойлголтод шилжээгүй цагт дайснаас сэрэмжлэх хүн бүхэн дайн гаргуулахгүй төлөө тэмцэх ёстойг хожим ухаарсан билээ. Хүн бүхэн шүү. Гоё ихчийг цаа ууж суутал бид хоёр орж ичв. Тэр биднийг харж инээгээд ээжид ууланч сөрхийл сайн хүүхдүүд шиг байна. Харин хээр чулуу шидэж ирэхлээд хамаг ямаа мартчихдаг байж магадгүй бололтой гэв. Ээж биднийг харж инээгээд за тэр харж байгаа биз? Одоо энэ хүн та нарыг аваад явна да. Чулуу шидэж, өвчтөө юм шиг загнацгаад гээл чинь бүр сумын төвийнхэнд хүртэл мэддэг байна шүү дээ. Сая биднийг байлдаж ийснийг харсан юм чинь дээ хэмээн би бодож зогсов. Нөгөө гоё их чинээж би улаан айрам Германыг ялсны баярын хурал хийх гэж явна да. Игчээ, одоо ч орой болчихлоо. Маргааш ойр хавийн улсуудыг цуглуулахаас биш, намхан ширээн дээр модон тавганд идэ тавьж зогссон ээж заашгүй дээ. Бүр ялчихсан уу гэж асуух нь би буруу дуулуу гэсэн янзтай харагдлаа. Бүр болоогүй яах вэ? Таны энэ гол олон айлтай юу? Айлсаад байх юм юу ах уу? Ховроо дүү минь. Энэ дээшээгээ 2 хот бий. Ойрхон 2 хошуу тойроод л голын 2 захад байгаа юм. Доод айлынхан дээдүүлдэн очихоор малаа туугаад саяхан өгссөн. За. Харин тэр айлуудад өнөө орой хил хөргөхгүй бол маргааш гихлээр амтан хүн нь юмд явчихад цуглахгүй болчихвол уу? Тэgi одоохон хүүхэд гүйлгээд орхи. Би явъя. Бид хоёр дэгдээд ирье. За тэг. Миний 2 хүү ханаараа жирийгээд ир. Юу гэж хэлэхээ мэднэз? Мэднэ. Маргааш баяр болно. Бүгдийн залж байна гин. Германыг ялсны баярын хурал хийн. Заавал ир гэж. Сүх бид хоёр баярлан ухс хийв. Биднийг ирэхэд аавын бормоор бас нэг шир алаг юмтай сүхийн гэрийн гадаа харагдах нь эмч ирснийг илтгэн. Гэрийн гадаа ах тааралдаад манай сумд цоош нэмчирсэн байна. Та хоёр очиж хараач гэлээ. Бид шууд тийшээ ухс хийв. Хажуу тийшээ унжсан урт халмигтай залуухан нэр аавгчи орны дэргэд бодол болсон янзтай суун. Буурал ээж галан хүзүүтэл онхонд байсан архинаас мөнгөн аяганд хийж барангаан за хүү минь. Наадхал нэг аргалж өгөөрэй. Ямар гайд айрхлаар ингэдэг байна гин. Нөгөө хэмч 2 чихэндээ өглөж энгэр рүүгэн унжуулсан ер бусын гоёмсог чагнуураа яаран авч өртлөөд аяхтайг их цэмцгэр барьж ёс төдий ам хүргээд их л хачин юм болж дээ ихч минь. Нүдэнд нь их юм орч бохирдлоос ухаар хань өрөвссөн байна. Сумын төв оруулж эмжилэхээс
гин. Одоо яана? Худах болов гэж шивгнээд сүх намайг нударч авав. Буурал ээж намжлан залбирч гэр зууран болохгүй юу хүүмэн? Наад хүүхэн чинь нийлх нойтон хүүхэдтэй. Ядаж одоо ид сайлын цаг. Нүд эмзэг эрэхтэй шүү дээ. Тийм амар биш. Таны үгэнд ороод орхичихлоор чинь нүдэн сохорчхол миний л толгой дээр буун шүү дээ. Буурал ээж арган барагдсан янзтай байх боловч юу хэлэхээ үл мэдэх шинжтэй. Ёо эмчээ та намайг аваад явах уу? Би хойноос чинь яваад очих уу гэж аавгаа хичлавлаа. Яасан ч яах вэ? Уул нь хантай гэлдрээд орвол танд дээр үсттэй. Хүнд хүнтэй болохоор өнөө шөнө буцахгүй болгооргүй. Унаачгаадаа би харин энэ шүн болсон хойно гэж буурал ээж татгалзвал. За та хувцлаж бай. Би энэ хойд айлаар ороод мордъё. Харин таныханд үзүүлчихээр өвчтэй хүн үгүй биз гэж бослоо. Буурал ээж өлгөн аваад "Шөө байлгүй яах вэ хүү минь? Байлгүй яах вэ? Бид чинь цөм өвчний үүр болчих суус. Миний энэ муу хөл юм бол янгнан. Заримдаа бүр босож сууж чадахыг болно гэж манай өвгөн гэж нэг мэнгэрэн бөгөлжих төгсөн хүн байдаг юм. Энэ хойно бас нэг чаагуунц бий. Дандаа л би энэ хариу үгүй гэж байх юм да зайлуул. За яах вэ? Айл амтнаар ороод ир би нэг өмх юм буцалгая. Хоол идээд явуулгүй болохгүй. За хоолч хэрэггүй үсттэй гэж эмч хэлээд гарах гэхэд буурал ээж "Хүүгүй хүү минь чамд одоо наан чинь сайн эм явна уу? Хөдөөний бид чинь эм домгүй бүр хэцүүдэх юм" гэж учирлав. Эмч талгайгаа их дэгжин маягаар хөдөлгөж халимгаан хоошлуулад "Ганц нэг эм бий. Гэхдээ эм л бол уугаад байж болохгүй шүү те." Ингэж хэлээд түүний гарч манай руу чиглэхэд сүх хоцорч би даглаа. Тэрээр бүхийж чулуу авангаан "Танайд ямар улс ирсэн юм бэ?" гэж асуулаа. "Нэг гой дарга ихч. Маргааш бүх хүнийг цуглуулж дайн дууссан тухай яриа хийн." "Гой ихчээ, торгон тэрлэгтэй юм уу? Цагаан ултай гуталтай байна уу?" "Тийм, яг тийм" гэж би батлав. "Гэхдээ энэ яаж мэдээ юм бол?" гэж гайхлаа. Түүнийг явж ороход нөгөө гой ихч "За эмчгүй сайн явна уу?" гэж инээгээд босч гар барив. Аав инээж "Өнөөдөр ч их сонин өдөр байна. Манай сумын мал хүн хоёрын шинэ эмч нар бүгд ирдэг" гэж ярихт нь би гой ихчийг малын эмч гэдгийг мэдээд авлаа. Харин эрэхтэй нь малын, эмэгтэй нь хүний эмч байвал болмоор ч юм шиг санагдаж байв. Тэдний ярьж хөөрхийг үзвээс тэд тун их танил улс бололтой. Ээж хүний эмчид цай барангаан "Шинэ хүн ирэхлээр чин хуучин доктор нь яадаг юм дээ" гэж л авлаа. Хингүй юу? Яах вэ? Зайлвал намайг ирэхээр суулагч болсон гэж нөгөө ахыг цагаан хорхойтой хэмээн заазалж надад бишрэгдсэн хүнийг маань нэг их тоосон янзгүй ярьлаа. "Үгүй найзаа, наад хүн чинь тэгээд чухам яасан юм? Одоо яаж вэ?" гэж малын эмчээ сонирхоход хүнийх нь хуй босоод л өдрөн баахан юм чигчгсэн байх юм. Багажгүй цэвэрлэгч арга алга. Би л ийм юм дуулаагүй юм байна. Ёстой л байгалийн нууц зүзэглүүдийн нэг байх та гэж толгой сэгсэрнэ. Ямар сони юм бэ? Ер нь чи сургуульд байхдаа энэ тухай сонсоогүй юу? Огт заалгаагүй юмтай учирдаг байна. Нүдээ л сохолчихгүй юмсан. Аав хажуугаас нь орж "Ер нь сүйд болох төгсөн шүү. Эхлээд шилээ татаад ойчхот нь бид ингээд өнгөрлөө л. Нөгөөх дайрлага гэж нь байх л" гэж сансан. Ёстой дайрлага гэж иймэрхүү юмыг хэлдэг байх та. Малын эмчийн асуултанд хүнийх нь шуудхан ч хариулчихсангүй. Хэсэг эргэлзэн төгдөрч байснаа. Ер нь иймэрхүү маягийн гинти өвчнийг дайрлага гэдэг байсан байгаа юм. Энд чинь тархинд цус харвах, зүрх гинт зогсохоос эхлээд олон өвчин орно л доо. Дайрлага чинь тэгээд өвчин юм уу? Хүн өхөж байгаа юм чинь өвчин байлгүй яах вэ? Та тийм юм ярих юм хэмээн аав хэлв. Малын эмч инээж хүний эмч рүү нүдээ их жохтой ирмээд "Найзаа, чи одоо тэгээд явах гэж байна уу? Уулан баахан яарад л байна. Хандаа гангар гунгар гэж яваад төв орвол зүгээр юмсан." "Яах вэ найзаа? Маргааш хамт шугшээ. Би энэ хавийнханд цуглаад орхивол их удахгүй." "Харин яадаг юм бэлээ дээ" гэж хүний эмчийг эргэлзэхийхэд аав хажуугаас нь орж "Хүүгүй дүүнэр минь. Харахгүй шөнөөр хавцал уруудаж явснаас эндээ шаагаж шүүгэж хоноод маргааш эртхэн мордцоховол дээргүй юу? Тэгээд бас өвчтэй зовлонтой хүнтэй гэж байдаг. Манайхнаас нэг хүн бас хамт орж унаагаан буцаах хэрэг болно шүү дээ. Ханаараа явхад ядаж газар дөхөх нь амар байдаг" гэв. За
Яарвал даарна гэдгийг мэднэ үсттэй. Гэд гоё их чинээхэд наадах нь олонхын саналаар маргааш болохоос биш те гэд жуумалзав. Буурал аав их олзуурхаж тэгдэг нь мөн дөө хүүхэд минь. Бид бас нэг үзүүлж харуулаад авбал аятай юу гэлээ. Манай хотойл хөгжөөн ихтэй нэг шин өнгөрөв. Маргааш нэг сайхан өдөр боллоо. Хоёр эмчтэй хамт гадаа эсгий дэвсэж унтсан ах минь хонь бэлчээхийн өмнө хэрмаан ууж суугаад ээжид нэг л их нууц татна байдлаар хандаж шивгнэн ээжээ нөгөө хоёр эмч чинь байна шүү дээ. Шүн юу бүр ичмээр загнаад гэхэд дуу том улсын явдал чамд ямар хамаатай вэ? Савааго гэдг нь хэмээн тас загнав. Би ахтай хонь туулцаж өгөх завсраа юу босныг мэдэх гэж чи түрүүн ээжид юу гэсэн бэ? Хэмээн лавлвал тэр учиргүй айлгуутан гинэж. Яста чи юм басаа. Би сүулт хэлнэ. Одоо ярахаасаа ичээд байна гэлээ. Хүн ичмэр юу болдог байна гэж би тун их гайхлаа. Мөн энэ өглөө сүхийн аав ирсэн байв. Тэр эхнэрийгээ үзээд тун их сандарсан боловч бас эмнэлэг твтүүлэхгүй гэж нилээн зүтгээд авлаа. Хамрын хөлс бурзайж толгойнхаа халзан байн илж эмч минь гэр зур нь аргалаад өгч болохгүй юу? Гэхдээ энэ хідэн хүүхдийг та намайг яа гэх гээвэ? Ядаж би чинь багийн ухуулагч болохоор огтогерт орох зав алдахгүй юм гэж гойно. Эмч залуу нойр мөгнүүдээр тоон ууж иртэн болохгүй. Та тэгээд эхнэрээ сохорж орхивол санаа амар суух нь гэхэд тэрээр дэмэл цоохор гутлынхаа шагааны угалзаар оролдон бүр нэг ялагдал хүлээсэн шинжтэй сууж байлаа. Энэ залуухан мөртөө ямар айх тэрээр вэ? Нөгөө хөгшин эмчээс хамаагүй илүү мэдлэлтэй дарга эмч байх гэж би түүнийг үнэлв. Дашрамт хэлэхэд аавгагч хэд хоног эмнэлэг твтээд гарч ирсэн боловч өрөөс нь нүдэн зунжангаа өвдөж байсгийгээд л ямар нэг юм гарч ирсээр байж билээ. Өнөөдөр ээжийн нүднээс ус гарсан. Ээжийн нүднээс дахиад бууз гарсан гэж сүх надад байсгийгээд л мэдээлнэ. Баг үдийн хэрд манай голынхон усны захын ширэг дээр сүхийн гэрийн баруухан талд цугларлаа. Гоё игч хідэн нугалсан цаас өрөөсө гарган цуурайтай чанга дуугаар уншилж гарав. Хүмүүс их баггүй тун анхааралтай сонсно. Ахыг хонноос ирэхээр ярьж өгсөн надад би ямар нэг юм гээйлгүй ойлгох гэж нэг их мэрэлээ. Түүнийг онц сонирхоогүй хүн бол ганцхан хүний эмчил байлаа. Тэрээр голын захын булчулуу дамжин явж цэцэг ногоо тастан сонирхно. Лав хитрхи хэн мэддэг болоод энэ зэргийг бүр шал тоохгүй байна гэж би дүгнэлээ. Малын эмч зөндөө олонтой баримт дурдаж их олон зүйл ярив. Ойлгоогүй асуумаар юм байна уу гэж түүнийг хэлэхэд буурлаа сандайлж байсан яажгийн арга хихтнуулан хэсэг холигсноо хоолоогоо намтай нарггүй засаж. Тэр герман гэдэг чинь өдөж хатгаагүй бол дайн гарахгүй байсанаа да. Хөө минь чи дахин өндийхгүйгээр эд бад хийсэн гэж байна. Одоохондоо тэр босоо ороолонгууд дийлдэж туйлдж байвч үр ачин өндийгөө дэрхийг хэн бай гэх вэ? Тэгэхээр манай зөвлөлтийн тал үүнийг эрх биш мэдэж харгайнуудыг бүр юутай хийтэн хүйс тэмтэрч гэж болдоггүй юм болов? Гэхэд эмэгний тэндээс сандарч манай энэ зөөнөг толгой болохгүй юм ярьж байж хар хэрэгт орох нь байна. Хөө минь наадах чинь бүр нэг чилчиглэх гэгч нь болоод тэгж байгаа юм. Гоё их чинээж пансан алчуураараа нүрээ сэвэн байж ингэж хэллээ. Хөөгн гой минь ээ. Би сая хэллээ шүү дээ. Дайн бол хөрөнгөтний бүрэнгуй этгээдээс бусдыг эзлэн болчлох зорилгоор гаргаж байгаа хорт үзэгдэл гэж. Харин ард түмэнд буруу байхгүй болохоор тэгж өхвэс тэмтэрж огт таарахгүй. Манай нийгэм журам ёс бол хүнлэг энэрэнгүй юм. Үзэгдэл боолчлол нийгэм журмын ёс гэгчлэн түүний хариултаас өөрт шин санагдсан тусгаар үгнүүдийг цээжлэн үгийн сангаан баяжуулах гэж би мэрэж суулаа. Дахиад хэн ч юм асууж намайг баярлуулсангүй. Дараа нь гэрийн зүг алхаж явахдаа буурал ээж аавын ханцуунаас сэмхэн татаж цаад аавч наалганы уусад юу гэж донгосчихв доо. Пурхан минь. Хэмээн шивгэнхийг зэрэгцэн явсан би сонслоо. Аав эмэгнийг дооглон инээж за аваад л явбал явна үсттэй гэлээ. Түүний энэ байдлаас буурлавд лав ноцтой зэмлэл ирэхгүй нь гэж би ойлгов. Айл саахалтхны хариугүй бусдгийн даваан дээр нөгөө хар ямаа дуулуулаач гэж би ааваас гуйлаа. Тэрээр хэрэгтэй юмын сануулсан мэд олзуурхан нээр нь тгээ байд. Одоо зүйтэй болсон гэлээ.
Би энэ мэдээг сүхэд дуулахаар яаран гарчгүй. Бид хоёрыг амсгаацаар гүйж ирэхэд манай гэрийн гадаа нөгөөх дээр чинь бөөн амтэн шаваад тойрчихсан байлаа. Альвэ хоош байгаач тээ. Та минь. Гэхдээ ингээд байвал амьсгаланд боогдоод туулж чадахгүй шүү дээ. Гэж инээсээр аав ямар нэгэн юмыг нь мушгиж байхад дугуйргүй хар юм суураараа хөвөлцтөл эргэж эхлэхэд аав тэмээний хүзүү шиг үйдсэн юмны зандгар толгойг түүний дээр тун болгоомжтой тавилаа. Гэтэл хэсэг шижигнэж байснаа гинтхэн жирвийсэн хөмсгтэй жимсэн улаан газартай зүйтэй төрсөн тэр нэгэн охиноо өхөө. Гэтэл охин шингэн хоолоогоор авч гарахт нь бид хоёр цочив. Хүмүүс их баггүй шуугилдаж гайхах бөгөөд сүх намайг нударч амгүй юм бол яагаад хүний ил мэдж байна хэмээн гайхав. Амьсгал даран сонсож байтал нөгөөх дуу дууслаа. Тэгт нь би сая л сүхийн асуултанд хариу болгож амгүй ч амгүй. Гэхдээ нэг л учир байгаа юм гэлээ. Мань хүн ч мөн гайхаж ямар учир чи мэдхүү надад хэлээд өгөөч гэж царайчлаа. Аав шинээр дугаахаар имийн сольж дахиад л төрөөчийнхээ хөдөлгөөнийг давтав. Хин нэг гуншаа дуутай хүн өгөржин хүүг цэрэн доржоос лимбээр аялж төдөө хуучирдна гэж барин 50 хэлбэгц өөрт хожид огт сонсож байгаагүй. Хачин сайхан ая цуурайтлаа. Энэ үед миний хулсан хуур тунч над тайгаан таарсан. Ёстол аргаа барсан эд байж дээ гэсэн санаа төрлөө. Дараа нь нөгөөх шидэд хайрцаг маань эр бүр харцгийг цангинуулав. Өөр 2 дуграг харын байсан боловч нэг нь захаасаа амтэрсэн. Нөгөө нь цуурч сэв суусан учраас олигтой дуулж өгөхгүй байлаа. Гисэн ч мөн л сонирн байв. Хамаг учир нь тэр дугуй хар юмд байгаа юм байна. Түүнийг л олоод авахар учиртай даа хөө гэж сүх надад амжилав. Бид санааг нь ойлгоод хоёулаа ийм юм хийж үзэх үү гэвэл тгий хүнд илгүүгээр хийгээд хэр дуургая. Буурлээжийн утас дүү хийдэг хар хайрцгийг санаж байна уу гэлээ. Айл бүхэнд л нэг баймаар идвэн. Гэхдээ дуулуулж цөхөгч юм алга. Улс өгчнөө гэж. Хачин юм аа. Ийм юм ингэж сайхан дуулдаг байх гэж. Хот зүг рүү захих юм бол олдгол байх та. Гэгчлэн дор бүрнээ манай тэр шидэд хайрцгийн тухай яриа болсоор айл аймгийнх тарцгаав. Үүний дараа аав Викторулаан цагаан бааданд байлан боож авдрандаа хийгээд цоожilж орхив. Өмнө нь ч мөн тийм л байдлаар хадгалж байсан билээ. Сумын түрүү мордсон улсын араас хараад гэрийн даруулганы чулуун дээр сууж байхдаа өндөрөх баярын цуглаанд оролцсон бол зөндөө сони юм асуух байсан да. Бас энэ гоё дуунуудыг сонсвол яасан их баярлах байсан бол хэмээн түүний төлөөнөө харамсан гашуудах сэтгэл төрлөө. Хөөе гончигсум. Хөөе далай. Гочи энэ хүүхэд ав гэж бачууран орлох ээжийн дуу намайг цочоо. Би хуучин бодлоо таг мартаад гэрт гүйж орвол чи хаашаа алга болчихоо. Тэр түүгээ тэврээд сууж бай гэд гарахыг завдахт нь би энэ гончигсум гэдэг нэрийг чинь авахгүй. Ингэж дуудаад байвал ажил хийж өгөхөө болно гэж тунирхлаа. Энэ байдал тун хөвгтэй санагдсан болтой тэрээр учиргүй нэж. Өө буй муут чамайг. Гэхдээ бас нэр чинь танд гологдоод байна уу? Тэгэл болохгүй юу гэв. Түүний гармагц би хойморт тэрийн хөвтөд дүүг гидсэн дээрээ суулгаж жирвээсэн хөмсөгтэй жимсэн улаан хазартай зүйтэй төрсөн тэр нэг охиноо хөө хөлөрсөн хөлсий чинь үнэрлээд үзвэл хүтрийн зарнаас юуны өөрвэ хөө хэмээн дуулж гарав. Миний дуу бяцхан дууд ихэд таашаагдсан болтой шүлсээ гоожуулан хот инээж хөөхөн гараа арвагнуулна. Ах нь гой дуулж байна уу? Их дуу мэдж байгаа биз? Мундаг да. Ястай мундаг. Тийм ээ хэмээн түүнтэй ярьж хэвтэл. Ёох яаж 2-3 гэрийн мал шувтрандаа гэж үгэлсээр ээж орж ирлээ. Би хэвтэж байгаад харвал манай авдрын завсраар нэг сони юм байх нь ажиглагдав. Гаргаад үзвэл бүдэг ногоон шугамтай цаасан дээр бичсэн хідэн хуудас бичиг байв. Энэ нөгөөх гоёгчийн харж уншаад байсан юм мөн гэдгийг гарцаагүй таниад ээжээ нөгөөх дарга хүүхэн чинь уншдаг юм орхиод явчихч. Би авдрын завсраас боллоо гэвлээж аваад эргүүлэн тойруулан хэсэг харж байснаа. Нээр нь тэгж гээчхөөе. Манай л юм лав биш. Хүний юм битгий хэр болгочих. Орны ширдэг доогуур хий гэлээ. Би хэлсэн ёсоор нь хийсэн боловч нэг нууц санаа төрж дотроо баярлав. Үдийн сайл оройтож дууссан тул хонио гэрийн ойр гаргаад харж байхаар боллоо. Энэ ахыг ч гэсэн баярлуулав. Би нөгөөх бичгийг авч түүнд сэмхэн үзүүлээд
Чамайг уншиж өгвөл би үүнийг чамд өглөө. Баярын цуглаар дээр уншдаг ном байгаа юм. Германы яаж ялсан тухай бүгдийг нэмэгдсэн байгаа. Ёстой сонин гэж хэлсэн боловч өгсөнгүй. Чамд хэн өгс юм? Нөгөө хэмч өгч өгөө юу? Гэж тэр итгээг бололтой асуулаа. Уншиж үгүй юу гэж лавлвал тэгнэ. Зайлуу ахтаа өгч гэж аргадав. Би бичгээ өгөхдөө хэр болгол толгойг өгж мэдэрээ гэж санууллаа. Ах голын зах дээр сууж байгаад нөгөөхийг уншиж сүх бид их л амтрахын сонсов. Тэр байн түүдэрч бүр гацаж их л бодлох боловч санаа нь ерөнхийдөө түрүүчийн сонссонтой ойролцоо байлаа. Энд бас нэг үг огт гаргадахгүй юм а. Гэвчлэн түүнийг үсэглэж үүлээ үцхэд сүх бид хоёр за яах вэ? Цааш нь уншаач хэмээн яаруулж байв. Уншсан зүйлийнх нь нутгаа ерөнхийдөө ийм байсныг хожим тодруулан ойлгосон билээ. 1945 оны ихэнх гэхэд зөвлөлтийн айрам нацистуудад эзлэгдсэн орнуудын ард түмний дэмжлэгтэйгээр фашистийн дарлалаас Румын, Болгар, Польш, Чехословак, Югослав, Умард Норвегийн үлэмж хэсгийг чөлөөлсөн байлаа. Зөвлөлтийн цэргийн цохилтоор Германы талд байлдаж байсан түүний хамсаатнууд болох Румын, Болгар, Финлянд, Унгар дайнаас гарсан юм. Зөвлөлтийн айрам Германы хилд хүрч Гитлерийнхний цэргийг бүрэн бут цохиж дуусгах дайны ажиллагаанд бэлтгэлээ. Фашист дэвсэл задран унав. Түүгээрч барахгүй Румын Болгарын зэвсэгт хүчин фашистийн армийг бутнэргэх дайны цаашдын ажиллагаанд оролцсон юм. Европод дайн дуусах ойртож байлаа. Зөвлөлтийн цэрэг Германд шийдвэрлэх цохилдох ашигтай байрлал эзэлсэн байв. Юуны зэрэгцээгээр Японы Квантуны армийн эсрэг дайны ажиллагаа явуулахад бэлтгэж эхэлсэн байна. Гэвч Гитлерчууд 1944 оны 12 сард Өрнөд фронт дээр Арденадад давшиж эхэлсэн юм. Холбоотнууд зөвлөлт холбоот улсад хандаж тусламж үзүүлэх болон Дорнод фронт дээр давшилтаа түрэгдэхийг хичээнгүйлэн гуйсан байна. Холбоотнуудынхаа өмнө авсан үүрэгтээ үнэнч байсан зөвлөлт засгийн газар давшиж эхлэх хугацаагаа 1945 оны 1-р сарын 20 байсныг 12 болгож урагшлуулсан билээ. Зөвлөлтийн айрам шийдвэрлэх давшилтанд орох бэлтгэлээ хурдан хийж дуусгаад түүнийг биелүүлэх ажиллагаанд оров. Тэр ажиллагаа Балтийн тэнгисээс Карпатын уул хүртэл 1200 км урт фронтоор бараг нэгэн зэрэг эхэлсэн юм. Дайн дууссан хойно арга нь олдхол байлгүй. Нэг сайн өтгөн цай чанаж ууй байз гэж бөөрөлж ярьцуулаа. Бусдын жахуу чихэр боовол бушуухан элбэгшээсэ гэж би бодлоо. Дайн гэдэг амар өдөшөө мэгэн минь. Өнөөдөр буундуу зогслоо гэд маргааш юм элбэгшээд явчихгүй. Хичнээн амтан өвхөж үрэгдэн хичнээн хөрөнгө сөөдж байна гэж бодно хэмээн буурлаав сургамжлана. Нохоо хуцлаа. Хараач юу вэ гэхт нь би шагааж харвал гол өксөд нэг морьтой хүн тун яруу бололтой айсуу байв. Бас л аль бээрсэн нийгэм сэвсэрдэж яваа биз гэж өвгөн тоомжиргүй хэлнэ. Тэдний хэсэг байж байгаад гарч ирвэл нөгөө хүн зэлгэж мордож байв. Гэртээ орвол ээж уйлж суулаа. Би тун сандарч юу болсныг лавлвал аавыг чинь цэрэгт яв гэсэн зар ирж. Одоо бид яанда хүү минь гэж байв. Аавыг үү? Тийм хөвшин хүнийг үү? Намайг ингэж лавлахад ээж дуугүй мэгсээр толгой дохив. Тэгээд тодруулан тайлбарласан нь бас нөгөөх Япон гэдэг нь манай улстай байлдах юм бах. Цэргийн алба хаасан ч хамаагүй ирчүүдийг түр цэрэг даачлах гинэ. Тэгээд бүр нөгөөдөр гэхэд бэлэн байх ёстой гэж байна. Хоол хүнсийг нь төхөр хагархай цорхойг нь хатгахаас эхлээд ажил гэж зөндөө байдаг гэд санааллаа. Сүх бид хоёрын аваас гадна манай голоос хууз жадан бас түр цэрэгт мордов. Буурлаа уйлж амьд дээрээ та нарынхаа бараг дахин харах юм уу үгүй ч юм уу? Эдэ хүүхдүүд нь болгоомжтой яваарай. Тэгэхгүй бол дайн байлдааны газар яаж ч мэдэн шүү дээ гэж захихад аав нэг их тоосон шинжгүй. За санаа зовлтгүй дээ. Бид нэр ямар байлдав гэж сайн далаагт мормаллаж хоол ундыг нь бэлдэнэ биз? Тэгээд чи Германыг дөнгөчгсөн юм чин зөвлөлт Монгол хоёрын цэрэгт Япон юу ч болох. Ёстой сахалт наалцсан будаа арчихтай л адил гэлээ. Нэг хэсэгтээ аав байхгүй бидэнд хэцүүхэн байлаа.
Бүр намар болсон хойно сүх бид хоёр нэг өдөр өдийн хойно бэлтсэний дараа аргал түүх гэж гараад хээр очиж Японтой баахан байлдаж аваад харж явтал хідэн морьтой хүн хушуу тойрон гарч ирлээ. Сүхэ харж манай алаг мориуда гэв. Сайн харвал манай голоос төр зэрэгт явсан хэд маань мөн байлаа. Бүр ирж байгаа юм болов эсвэл хоол хүнсээ сэлбэж авах гэж байгаа юм болов гэж бид тааварлаж ядав. Аав ирээд инээж ээж идэрсэн. Би эсгэллөө. Бидний газрын талдаж ороогүй явтал Япон бууж өгөөд биднийг гэдрэг буцаалаа гэв. За яамаа да. Арай хийж нэг битэг хагарлаа. Ёстой санаа зовоод шүнч нойр хөрөхгүй байлаа шүү. Аав ээж хоёр ч үргэлжил өглөөд байдаг гэж ярьлаа. Явсан нохоо ялсан гихчээр аав бидэнд нэг хөнгөн цагаан халбаг ээжид бүтэн цай олоод ирсэн байв. Манайхан нэг гэртэн цугларч шүндэл болтол шуугаан шагшаан болцгооч үлээ. Бууралаав ооч сахлаан нэмрэн бодол олж тэр Япон гэдэг чинь цэрэг цөөтэй. Хүүчин мөхс мөртөө саваагүй нохой сарн тууцах гэгч болж тээ. Ер нь нөгөө германа бодвол тун удсангүй. Та нар ч байлдааны газар хүрээгүй юм болохоор манай эндээс жинхэнэ цэрэгт яваад сураггүй болсон хүүхдүүдийн тухай юм сонсож чадаагүй биз. Дайн сумун дууссан бол амар юмд яваа бол эрцгээндээ хөөрхий. Аль овоо өсөж өндөөс нь алга болчихлоор нутаг ус чи эзгүүрээд эвгүй юм. Тийм ээ. Одоо ирэлгүй яах вэ? Дахиад бас нэг газрын гай шиг юм гараад ирнэ гэж бодоод цэрэгт байлгаад байдаг юм болов? Одоо ч алдсахгүй те. Ёстой л айдгийгаа авдрандаа хийсэн те. Тийм болч гялайхан дээр те. Ийхүү хэсэг ярилцаад аав эвхэтэ сонин гаргаж уншлаа. Түүнийг сонсвоос Япон бас харахгүй дайсан байж. Даанч манай тал үнэнхүү хүчрэх учраас яаж чадсангүй гэсэн ойлголттой хоцорч билээ. Ийхүү миний балчир насанд тохиолдсон хоёр том дайн буюу албан ёсоор бол дэлхийн 2 дугаар дайн манай дэлхийн бүрэн ялтаар дуусгаад би бүтэн 7 нас хүрсэн байлаа. Дэлхий дээр дахин дайны тухай ам ангаах толгойтой бас нэгч байхгүй гэж би бат ойлгож байв. Харин тэгэхдээ дэлхий гэдэг чинь юу вэ гэдгийг огт ойлгохгүй байсан хэрэг. Манай Викториалийн нэг хаархай пензен дээр дуу эхлэхийн өмнө Япон манжийн галзуу харгас дээрэмчид хүүсээрээ сүнтгүй гэсэн лозун бичээтэй байдаг байсныг нэг өдөр аав ёстой л хүүсээрээ сүнсэн дөө. Муусан хар тур сугнууд. Одоо үүний хэрэггүй. Миний хүү тоглол гэд надад өгчвүлээ. Манай тентхийн 5 залуугаас ганцхан цэргээс ирсэн бөгөөд тэр ёстой бид ялав гэсэн гоё тэмдэгтэй билээ. Аавын өгсөн пенсний хагархайг дугуйлж сүг бид хоёр тус бүр нэг бид ялав хийж зүүсэнсэн.